Сүүлийн 10 жилд анх удаа буюу энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдах Хятад ард улсад айлчлан шинжээчид энэхүү айлчлалыг Америк нэгдсэн улсын 2028 оны сонгуулийн үр дүнг тодорхойлох ач холбогдолтой гэж үзэж байна. Уулзалтын үеэр талууд, тарифын бодлого, Тайваны асуудал, хиймэл оюун ухааны технологи, газрын ховор элемент, Хятадын зүгээс Ираны талаар баримтлах байр суурь зэрэг асуудлыг ярилцах төлөвтэй байна. Ираны мөргөлдөөний улмаас дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт тасалтаж эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа. Тиймээс Трамп улс төрийн өнцгөөс сул байр суурьтайгаар Бээжинг зорж байгаа бол Ши Жинпиний хувьд эдийн засгийн бодлоготой илүү итгэлтэй байж шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлж байгаа юм. Хэрв хоёр талын хэлцээр амжилттай болвол зах зээл эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалт руу чиглэх боломжтой. Харин уулзалт амжилтгүй болж тарифын шин дарамт үүсвэл хөрөнгө оруулагчид дахин аюулгүй хөрөнгө оруулалтууд руу шилжих эрсдэлтэй байна. Хэрв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Тэнгэр Капитал үнцаасны компанитай 7711 тэг 2 72 дугаарын утсаар холбогдоорой.